Та бүхэн сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр бид Max Lange attack-ийг үзнэ. E4, E5, мөр F3, мөр C6, тэмээ C4, мөр F6, D4. Энэ минь Max Lange-ийн байршил. За айл манай хүүгд нь эсвэл айл манай хүүг мороор идэхгүй E4-ийн хүүг идвэл бид нар D5 аас итгэхийн E5 тэмээ C5 bis D5 тэмээ F2 гэдэг нь шаг манай ноён F1. За тэгээ одоо энэ мөр халтахад бид нар энэ тэмээг идэж болно гэсэн. За хэрв айл маань манай D4-ийн хүүг идсэн бол түлхэж хатна. Тэгвэл бид нар тэмээ F7 шаг айл ноён найдам манайх маашаална. Айл буцаж явахдаа бид нар бисээрээ D4 гэдэг манай хань хүүг хамгаалаад айлын ноёны сэлгийг алдуулнаа. За тийм учраас айл хүүг идсэн. Тэгтэн бид сэлгэнэ. Тэгэхэд тэмээ C5 манай хүү E5. За тэгэхэд D5. За D5 гэхгүй мөр E4 гэж орвол бид нар тэрэг E1 D5 зөөжидэд за айл маань хүү идүүлж хамгаалаад бид нар дахиад за хэрвээ энд тэмээ F5 гэвэл бид нар манай хатыг шийдээд айл бисээ итгэтэн манай мороо гагаад за ингээм айлын морол баригдлаа. За тийм учраас F5 гэж мороо хамгаалсан. За тэгтэн манай идээд бисээ идээд манай морь ийшээ тавтлаад айлын тэмээ дараанаас гараад мороо идээд айл идээд манай тэргээр идээд айл тэмээ тавтлаад манай морь G5. За ингэхэд айл манай тэмээ тэргийг идэл тэмээрээ тэгвэл бид нар эндээс тэмээ F7. Одоо ингээд айл энэ хоёрлоо хаал ацлуулна. Тийм учраас айл маань ноён D7. Тэгэхэд бид нар бисээ G4 шаг доошоор нь дээшээ хаал ац хийлгэж авчаа. За тэгтэн бид нар тэмээ идэж шаг. За ноён маань E5 bis E6 мат. Тэгэх учраас айл маань эндээс ирээдүйн нэг сайн байшлаа биш. За энэ нүдлийг ялгасчих айл хэрв сэлгвэл манай тэргийг итгэхгүй тэгвэл бид нар тэмээ шалаад айл тэгтэн манай моройд ац. За 6 G4 гэвэл E4 гэхгүй G4 гэвэл манай тэмээ F4 айл сэлгээд манай H3 айл мэй H6 манай тэмээ H6 гэдэг айл идээд за ингээд манай айлын ноён сэтэлчлээ. Тэгээд одоо манай эндээс л ялнаа. Тийм учраас айл 6-ад нь D5. Тэгтэн манай E-сэтгэн F6 айлс манай тэмээ идлээ. Манай тэргээ шаллаа. Айл хамгаалж байна. Манай мороо тавтлаа. За эндээс bis D5. За энэ маань зүүн үйл. Хэрв G-сэтгэн F6 энэ хийм бол бид нар мороо E6 гэдэг айл идэхдээ bis H5. За тэмээг авч аз тэмээ айл бол алдахгүй чадахгүй. Хэрв D7 гэвэл манай идээд айл идээд
шагтаал тэмэглэж. За тэгвэл F6-аг бисээ идвэл манайх маядлаа айлтлээ ац. За хамгаалаа идэн. За тэр D6-аг бол за D6 одоо тэмээ хамгаалж байгаа. Тэгсэн ч гэсэн манайх за тавтлаад biz уушаад нь эсвэл аашаад татна. За хэрэв F8 гэвэл бид эндээс ац айлтлээ манайх тэмээдлээ. За ингээд тэмээ алцаа. Хэрэв D5 гэж нөөвөл бид F-с гинж тавтлаа хамгаалаа 3-ын ац. За тийм учраас айл маань эндээс сэлгэл яах юм болоо гэж бодлоо. Тэгвэл манайх ийшээ тавтлаад айл нь тэгээ Е8 гэвэл манайх айлтаад айлтад мат. За энд нь G7 гэж манай хүүгдэл тэгээ Е6-г дээд айлтагт нь 4 ямыг хацлаа. Энэ. За тийм учраас айл маань эндээс biz D5 гэж нэрсэн. Тэгэхэд бид эндээс мараа өгнө. Хэрэв айл мархэд идвэл манайх эдэн зүйл айл дараалцсан очоо. За хэрэв бисээ ийшээ хатвал манайх мараа ийшээ аваачаад айл сэлгэн хэрэв сэлэхгүй F6 гэдвэл манайх G4 ингээ бисээ тавталж байна. Бис татвал манайх Е6-г нь хэрэв татахгүй Е5-аар бол манайх мараа тавтлаад айл татна. Ац. За нэрийтэй тийхэд тийм учраас бисээ татаад манайх дээд айлтад манайх тэмээнэ. Тийм учраас сэлгэхэд бид G4 хэрэв айл маань G4-ийг шалвал бид бисээ идээд айл идэхэд нь тэмээ идэхгүй хацлаа. Яа хацлж байгаа гэдгийг таны мэдчихээс хоёр тэг идэх юм хамаагүй миний ташигта энэнийг даана ичж болно. За тийм учраас айл Е5 тэгэхэд бид мараа F3 за холдно манайхад нь айл мэдээж тэгээ энэ хүүг гахгүй гэн. За ац. Тэгэд бис бол дэшлэн манай D5 айл холдно. Бид эндээс л ялна. За манайх жилийг үтсэнд баярлалаа. Намайг дэмжиж өгөөрэй. За дараагийн хичээлдээ уулзлаа баяртай.